Эндхийн хэрэг ийм сонин дуурдаг. Нэг хүн ойрлоод байгаа юм шиг. За өнөөдөр би 100,000 төгрөгөнд Австралид ямар хөө хэмжээний хүнс авдаг вэ гэж бичлэг хийх гэж байна. Ганцаараа сурж амьдардаг оюутан 100,000 төгрөгөөр ямар хөө хүнс авч иддэг талаар мэдэх хүсвэл надтай хамтаарай. За орцгоо. Woolworths гэдэг сүлжээ дэлгүүрээдэг. Эндээс хөвчлэн би хүнсээ цуглуулдаг. Жимс авнаа. Би бол банан их идэх дуртай. Тэгээ бананаас авна. Банан ер нь аль ч усад хамгийн хямдхан жимс гэдэг тий. За банана. Үзээлт нь $4.90 гэж байна. За үзээлт авах. 100,000 төгрөг чинь Австрали доллараар 1 Австрали доллар чинь $2,250. Тэгээд ойролцоогоор $45 үсээ цуглуулах нэ. Би obvious иддэг болохоор сүү авах. Яг төрлөөр янз бүрийн төрлийн сүүнүүд байна. Эцгийн ихээр нь авч гарч байгаа багшлах гад идэв. 2 литртэй болохоор ашиглаж байгаа ганцаар уулах гэхээр 1 литртэй сүү. $2 гэдэг. За хамгийн гол хүнс болох өндөгөө авъя та. Зөвхөн page free диславдыг юу хамгийн хямдхан хэлбэг гэсэн. 7-6 тастай лөө 12 шиг нь. Тарагнууд бас төрлөөр би мэдээж хийдэж чадахгүй тараг ууж чадахгүй учраас би жоохон авчдаг. Одоо ингээд 100 грамм юм жижиг тарагнууд аваад уучдаг. Нэг хөөрхөн яг нэг удаа ингээд уухад ингээд цаарсан юм жижиг хөөрхөн. Нэг гоёцтой brown steak гэсэн надад аяг таалагддаг. Харагнаас юм. Веништэй 3 Анистай дэгэнтэй тэгээд нэрстэй гэдэг 3 төрөл. Тэгээд нэг $1.30 төгрөг 5-6 грамм болоо. За талхаа. Талхнууд нь ч гэсэн ингээд төрөл бүрийн талхнууд байна. Хамгийн хямдхан нь дээр 2 талаас $8 юм. За би ямар тэгээд хэмжээ нь яг нэг гэр бүлийн хэмжээтэй талхнууд байдаг болохоор би бас бардаггүй. Нэг баг 7 хоног гэж баг 10 хоног гэж дуусдаг. Сэндвич талах. Хоёр та. Хоёр тасан хэлэх. Яа өөр хон гэдэг хоног гэдэг төрлөөр ингэж байна. Одоо ханьны мах авч байна.
Гэтэ яагаад мах авах юм хэцүү байт юм бэ? Монгол ч гэсэн ер нь мах авах аяга хэцүү байдаг тий. Гэтэ энд махнууд нь аяга гоё зөөлхөн. Банны мах нь яг нэг ураны мах л байд юм байл л тий. Тийм болохоор амар зөөлхөн бараг аманд ороод ингээ уулзчдаг л махнууд байдаг. Одоо энийг авчдөө. За одоо баг ингээд миний $45 бараг хүрчих шиг боллоо да. За авокадо авна. Энэ уг нь $1 гэдгийг хвчлэн гэсэн чинь өнөөдөр $1.80 гэсэн. Арай өмнө авдаг байсан үнээс тэг байна. За тэгээд хэдэн ширхэг авокадо аваад тэгээ миний 100 мянга буюу $55 босох нэ. Авокадо яг самхой. Эцэн ногоо тий. Тэгээд байхад хатуу байвал 2-4 хоногийн дараа идэх юмштай. Тэрээр ингээд тэр ногоо хараа хатуу. Арай бараа өнгөтэй. Тэгээд байхад арай зөөх юм байна. Шууд идэх юмштай. Арай зөөх. Бараа өнгөтэй. Бэлтин байна шүү. За хоёр ширхэг ажиллан болчихнаа. Please scan your first item. Next item on scan. Selecting displayed items. Your local item immediately. Please place item in the bagging area. Үсээ цуглуулаад дуусчихлаа. Тэ яг тооцоолж ирсэн төсөлдөө багцсангүй. $50 болчихсон бас. Тэгэхээр Монгол мөнгөөр 110 мянга. 10 мянгаар илүү зарц гарах гэж байна. За очоод ямар хүмүүс авсан байна харцгаая. Нийт $52.65 болсон байна.